Ер нь сүүлийн 5 жилийн хугацаанд бол Улаанбаатар хотын ус амжийн хэрэглээ бол огцон өссөн байгаа. Ер нь одоо бид нар өдөртөө бол 178 мянган метр куб усыг сүлжээ нийлүүлж байна. За амралтын өдрийн оргил цагийн ачааллууд дээр тухайн ачаалал бид нар 205 мянга хүртэл хүрч байгаа. Ер нь бол одоо Улаанбаатар хотын тогтоогдсон нөөцийнхөө бид нар 80% буюу өндөр ачааллыг бол одоо сүүлийн 5 жилийн хугацаанд авч байгаа гэсэн үг. За үүнтэй уялдаа одоо дахин төлөвлөлтийн барилгуудын хувьд бол хуучин барилгууд нь буугаад томордог байгаа. Тэгэхээр ачааллууд нас дагаад өсдөг. Тэгэхээр энэ өсөж байгаа ачааллуудыг ямар хэмжээнд бид нийлүүл хангах юм бэ? Хаана ямар өргөдөл хийх юм бэ? Хаана ямар шийдлүүдийг тусгах юм бэ гэдгийг бол одоо техник нөхцөл дээр тодорхой зааж өгдөг байгаа. За өнөөдрийн хувьд ч гэсэн бид нар бас энэ 13 байршил дээр ямархуу одоо үргэлжлэн тооцоо байгаа гэдгийг бол танилцууллаа. Дахин төлөвлөлтийн байршлууд нь бол түрлээ гарчдаг байгаа. Бид нар төлөвлөлтийн байршлуудаа хараад ачааллыг нь авж агаад техник нөхцөлөө олгодог. За төслийн шалтанд бол тодорхой нэгэн асуудууд гарч ирдэг байгаа. Нэгдүгээрт нь нөгөө шугам сүлжээний маань өргөтгөл хэтэрхий урт байна. Төслийн хэмжээнд одоо энэ хөрөнгө төсөв мөнгө маань хүрэлцэхгүй байна. За энэ өргөтгөлийг бууруулъя. За энэ буурахгүй бол энэ төсөл одоо шааш хэрэгжих боломжгүй боллоо гэдэг асуудлууд гарч ирдэг байгаа. Энэ нэгдүгээр асуудал ерөнхийдөө бол. За тухайн асуудал дээр бол зайлшгүй өргөтгөл хийгдэж байж нөгөө өндөр барилгууд маань тийш орж байгаа хэрэглэгчдийг одоо хоногийн 24 цагийн хугацаанд нь усын тасралтгүй хангаж гарсан бохир усыг тасралтгүй зайлуулах боломж нь бүрдэж байгаа учраас өргөтгөл бол зайлшгүй өргөх шаардлага байгаа.